Сайн байцгаана уу гэдэг. Ребята! Чи ямар хэлээр яриад байгаа? Русский язык. Это русский язык. Наадах чи ямар хэл юм бэ мөрөө? Би бол орос мөрөө. Энд чи орос хэлтэй бүрүү чи мэдгүй мүү? Тийм үү? Би мэддэггүй штэ. Хөөе би чамд орос дуулж сурснаа үзүүлэх үү? За. От улыбки хмурит светли, от улыбки венью радуга проснется, подоли с улыбкою своей, и она к тебе еще раз не вернется. И тогда наверняка вдруг ловлашут облака, тисоре песипоре касика роси, сабуроси кассиру, супуреси кассиду, ну а дружба начинайся с улыбки. Чи ямар гоё дуулдаг юм бэ? Гоё нь үү? Гэтэ наад дуу чи эхэндээ зүгээрээснээ сүүл рүүгээ нэг сонирн болчлоо. Яах вэ бөөрөө? Чи орос хэл мэдэхгүй болохоор чамд тийг сонсогдож байхгүй юу? Тийм юм болов уу? Би одоо чамд орсоор бөөрөө бол хөөрхөн гэж хэлж үзүүлэх үү? За. Бөөрөө компрессороо касапо. Бөөрөө хөөрхөн гэж байгаа юм уу? Чи өстой мундаг юм аа мөрөө. Одоо би улаанаа хөөрхөн гэж хэлэх үү? За. Улаанаа компрессор корбесо. Чи өстой мундаг юм аа мөрөө. Надаа зааж өгөөрэй. Тэгье. Би чамд зөндөөд мэддэг юм заахад бэлэн. За, хоёлаа одоо зочин найзт. Биш ээ. Улаанаа өнөөдөр нэр хоёлоод бүтээл зааж өгнө гэсэн шүү дээ. Тийм тий. Тий? Юу хийх юм бол тоо? Улаанаас тэр нэг юм сонин юмнуудаа наагаал ингээл их гоё юм хийдэг шүү. За хоёлаа үзэх үү? Үзье. Өнөөдрийнхөө бүтээлч булангаар бүгдээрээ маш сонирхолтой нэгэн зүйл хийх болно. За та нар маань ширээн дээрх зүйлсийг харж байгаах. Сүүний тайрсан сав, ундааны бөглөөнүүд, за тэгээд бас ийм кордоны цаас. За энүүгээр юу хийх вэ гэхээр зураг зурагтаа ашиглаж болох биерээ хийх ийм усаа хийх сав, за тэгээд усан будаг гуашаануудаа хийх ийм будаг хийх савнуудыг хийнэ. За айл болгонд ийм хаягдаад идэг ундааны савны бөглөөнүүд идэг тийм ээ. За тэгэнгүүтээ сүү тарагны ийм сав. Ингээд хийчихээр бүгдээрээ усан будгаар зураг зурагтаа, гуашаагаар зураг зурагтаа будагнуудаа ингээд тус нь хийгээд нэг зэрэг будаж болох юм байна. Хоёлаа энийг хийвэл арай чадхааргүй юм байна тий. Харин тий. Хоёлаад юу н улаанаа байгаа наад болж тий янз бүр юм зааж өгвөл. Хоёлаа өөрсдөө хийсэн бол бүр чадахгүй балрах байжээ. Хэцүү юм байна уу? Хэцүү юм байна. Би бол орос хэлийг бол айгүй хурдан сурцъя. Энэ бүтээлийг бол нэмбасэрэ. Наадах чи юу гэж байгаа юм бэ? Нэг сайн хийж чадахгүй юм байна гэж байгаа. Хийж өстой мундаг шүү. Мундаг байгаач би бүрүү. Харин би бүр өөрийнхөө мундагыг гайхаад л. Чамд хэл вэ нү? Надад уу хэл байгаа штий. Ямар хэл вэ? Миний аман дотор байна. Улаан өнгөтэй хэл үү? Тий. Биш ээ, ярьдаг хэл. Би монгол хэлээр ярьж чаддаа штий. Өөр байхгүй. Хөөе, би бас хятад хэлээр ярьж чаддаг шүү. Тийм үү? Чи тэгвэл надаа нэг яриад үзүүлээч. Гэхдээ өнөөдөр миний хятад хэлээр ярьдаг өдөр арай биш байна.
Юу? Чи өдөр болго өөр хэлээр ирдэг юм уу? Би чамд хятад хэлээр ярьдаг өдөр ирэхээрээ хятадаар дуудулж үзүүлье заа юу. За. Одоо харин хоёлаа үлгэр сонсвол ямар уу? Тэгээл та. Хөөе бүрөө. Хоёлаа бүр эрт дээр үе төрсөн бол бас нэг ингээл үлгэрийн дүр болцсон. Эртээ урдын цагт бөрөө мөрөө хоёр амьдран суудаг байжээ гэл яригдж байгаа бах та. Харин тийм те. Тий. Ингэх болов бөрөө зөндөө олон жилийн дараа бөрөө мөрөө хоёр нэвтрүүлгээ хөтлөөд улаанаатайгаа амьдран суудаг байжээ. Гэтэл улаанаа нэг өдөр бөрөө мөрөө хоёрыг загнаад бөрөө мөрөө хоёр гомдоод гарч яваад амар сайхандаа жаргажээ гэл ярих болов. Наадах чи ямар сонин үлгэр вэ? Ингэж хүмүүс ярихгүй баха. Бит хоёр үлгэрийн дүр байж болно штий. Хөөе, эсвэл бөөрэ би чамд гоё үлгэр зохиож өгөх үү? За. Эртээ урдын цагт сансрын нисэгч болох хүсэл мөрөөдөлтэй бөөрөө гэдэг туглан хүү байжээ. Мундаг уу? Мундаг. Тэр хүү өдөр бүр сансар огторгын тухай бодож, сансар огторгыг судлаж. За чи жоохон гацчлаа. Үг орж ирэхгүй байна. Сансар огторгыг судлаж од гаргийг танин мэддэг байлаа. Гэтэл бөөрөө хүү нэг өдөр сансрын хүлгэндөө суугаад нисэж явтал цамт нь амар том гэрэл анивчиж ийн гинэ. За. Бөөрөө гайхаад энэ юу юм бол гээ очоо харсан чинь тэнд амар юм энгийн ард иргэдийг дайсны хорон санаатай хүмүүс сансрын хүлгэндээ ачаад хар гараг руу авч явжсэн байна. Наадах чи ямар амар үлгэр вэ? Тэгсэн чинь бөөрөө хүү гинт хөөй хүмүүсийг суулал гэсэн чинь нөө хар гаргийнх нь өөдөөс гэсэн чинь би та нарын хэлийг ойлгохгүй байна. Гэхдээ наад хүмүүсээ суулал гал бөөрөө эрлэхэг зориг гарган тэр хар гаргийнхантай тултаад хүн төрлөختнийг аварч дэлхийд нь буцааж авчирчээ. Ингээд хүн төрлөختөн амар тайван дэлхий дээрээ амьдарч харин бөөрөө өдөр бүр сайн зүйл хийдэг супер баатар болжээ. Йоо, наа чи ямар гоё үлгэр вэ? Гоё юу? Гоё. Ингэж яригдэн шт хоёлаа. Гоё газ. Гоё байна. За, одоо хоёлаа тэгвэл гадаа гарч тоглоё. Сайн уу хүүхдүүдээ? Өнөөдрийнхөө бүтээлийн булангаар би маш хөөрхөн нэгэн амьтаг хийх гэж байна. За өнөөдөр бидний бүтээлд юу хэрэг болох вэ гэхээр зараа хийхэд тохирох ийм өнгийн эсгийн нүүд. За тэгээд ламбу бас хайч хэрэг болно. Үзэгч хүүхдүүд маань ламбу ашиглахдаа гараа төлж болзошгүй учраас заавал том хүний тусламжтай ламбугаа ашиглаарай. Ийм өнгийн эсгийн нүүд байхгүй бол өөрт байгаа өнгийн цаасаа ашиглаад бас хийж болно шүү. За бүгдээрээ дотор нь гараа хийж хөөгөлтэй тоглох учраас эхлээд гарныхаа хэмжээг аваад ингээд цэгээр тэмдэглэгээ хийгээд дүрсээ гарганаа. За бүгдээрээ зараа хийх учраас зарааны арцгар өргөсийг ингээд зураа тэмдэглэе. Зарааны өргөс нь заавал адил хэмжээтэй байх албагүй. Тэгэхээр хүүхдүүд маань өөр өөрсдийнхоороо зурчиж болно. Одоо бүгдээрээ яг зурсныхаа дагуу хайчлана. Үзэгч хүүхдүүд маань хайчтайгаа маш боломжтой харьцаарай. Ийм өнцөг олонтой зүйл хайчилж байгаа учраас
За бүгдээрээ цагаанаар тэмдэглэхийг хийсэн учраас зурсан хэсгээ эргүүлж харуулаад цагаан зураас ороогүй талд нь бүтээлээ хийнэ. За одоо цайвар өнгийн хэсгийгээр гидс, нүүр хийх болно. Бор хэсгийнхаа яг энэ дотуур нь ийм хэмжээтэйгээр цагаанаа хайчилна. За одоо бүгдээрээ доороос нь дээшээ бас хэмжээ авна. Мөн хэмжээ авснаа ингээд өөр өнгийн палмастраар бүгдээрээ тэмдэглээд авчий. Тэгэх юм бол хайчлагад хэмжээ алдахгүй. За одоо бүгдээрээ ингээд гидснийхаа хэмжээг гаргаад зурнаа. Тэгээд дараа нь хайчилна. За гизээ ажиллаад болчлоо. Одоо бүгдээрээ ламбуугаараа гизээ наана. За одоо мөн гараа хайчилна. За бүгдээрээ гар хийх гэж байгаа болохоор 2 тэнцүү хувааж хайчилна. За одоо гарныхаа хэлбэрийг гаргаж зураад тэгээд эсгийгээ давхарлаж ярьжгаад хайчилж байна. Давхарлагад хэцүү ах юм бол дангаар нь бас хайчилж болно шүү хүүхдүүдээ. Гараа гидснийхаа дотуур нь хийж наана. За ингээд хоёр талд нь яг тэнцүү байрлалд наахад бэлэн болгоод бэлдээ тавьчээ. За одоо бүгдээрээ нүүрэн дээр нь нүүд хамар хийх болно. За энэ хар хэсгийн маань бол ардталтаа шүү цавуутай наалтдаг хар хэсэг байгаа. Тэгэхээр жижиг зүйлсийг хийхэд маш амархан хэлбэрийн дагуу хайчилж аваад ардлын цаасыг хуулаад шууд наачна. Хэрвээ хүүхдүүдэд маань ийм наадаг эсгий, хар эсгий байхгүй бол өөр ямар нэгэн хар өнгийн зүйлээр орлуулад хийж бас болно. Хүүхдүүд маань ламбуугаа ашиглахдаа гараа төлвээ болгоомжтой. Хэрвээ хажууд нь том хүн байх юм бол заавал том хүнээс туслалцаа аваарай. Ингээд нүд болон хамраа наачлаа. Одоо бүгдээрээ зарааныхаа хацар, хөмсөг, амын палмастраар зурчээ. За одоо харин бүгдээрээ арай өөр өнгөөр зарааныхаа гизийг ингээд дугууллаад зуржгаад хайчилж. За ингээд зараа маань бэлэн боллоо. За одоо бүгдээ ингэж гараа хийгээд сайн уу найзуудаа гэд ингээд үлгэрээ тоглох нэ. Үзэгч хүүхдүүд маань бас энэхүү бүтээлийг дагаж хийсэн байх гэж найдаж байна. За ингээд дараагийн бүтээлийн дугаараараа уулзцгаая хүүхдүүдээ. Түр баяртай. Монгол ардын үлгээр Зараа үнэг мэлхий 3. Эртээ урдын цагт хан хурмас тэнгэрээс энэ ертөнцийн амьтанд өгтөггүй мөнхийн шидийг олгох
нэгэн эрдний алтан эмбүү буулган ирүүлжээ. Зараа үнэг мэлхий гурав хамт явж байгаад тэр эрдний эмбүүг олж аваад чи аавна, би аавна гэд хэлэлцэж тохирохгүй их маргаан болжээ. Гэтэл Зараа нэг нь аваад явчих л да гэсэнд мэлхий гуруула энийг булаалдаад юу хийх вэ? Ингийн оронд гуруула нэг мөрий тавь. Хэм мөрий хожвол тэр нь авг гэсэнд өнөөх хоёр зөвшөөрчээ. Тэгвэл ямар мөрий вэ гэсэнд мэлхий голын дээгүүр хэн хол үсэрсэн нь авъя гэхэд Зараа өнөөх хоёр зөвшөөрөв. Зараа яаруу зантай тул нэг үсрээд голын дунд пад гэд очив. Өнөг Зарааг хараад шоолон инээж сүүлээ шарван зогсох зуур. Мэлхий үнэгний сүүлнээс 100 амжлаа. Үнэгний ээлж ирэхэд голын цаана год гэд үсэрч гарахдаа мэлхийг сүүлээрээ савж өөрийн зогссон газраасаа хоёор алд цаана гуйдаа шидчихжээ. Үнэг гарч ирмэгцээ голын нөгөө тал руу мэлхийг хартал мэлхий харагдсангүй. Гэтэл үнэгний ард ваа гэсэн чимээ гартал мэлхий байлаа. Үнэг Зараа хоёр мэлхийг дургуйцаж бид 3 мөрий тавья. Одоо дараагийн мөрийгээ тавь гэсэнд мэлхий одоо сархад уугаад хин ихэлт согтсон тэр мөрийгээ авна гэхэд Зараа би жаахан уувал согтчихдаг юм а. Харин үнэг би амсвал согтдог гэхэд энэ үед мэлхий хизээний гуйвж дайваад унаж байсанд Зараа үнэг хоёр гайхан хүй чи яачхав? Би сонсоод согтчихдаг юм а. Би эхлээд согтлоо. Мөрий минийх гэв. Үнэг Зараа хоёр бас л зөвшөөрсөнгүй. 3 мөрий тавья гэхэд мэлхий тэгвэл одоо насаа хилэлцээ болох уу гэсэнд өнөөх хоёр болно гэлээ. Хэн хамгийн их настай нь мөрийгээ авна гэхэд Зараа би 1000 настай. Харин үнэг би төмөн настай гэхэд мэлхий энэ үед мэгшин уйлж гарлаа. Зараа үнэг хоёр одоо энэ муу мэлхий аргагүй үнэнд гүйцэгдэв гэж санаад мэлхий та яагаад уйлав гэсэнд миний ууган хүү байсан бол үнэхтэй чацуу, отхон хүү минь байсан бол Зараатай чацуу юм байна. Би харин одоо уултал өгдөггүй амтын юм байна гэхэд тэр хоёр хэлэх үггүй болжээ. Ингээд мэлхий мөрийгөө авснаар хан хурмаст тэнгэрийн алтан эмбүү түүнийх болж гинэ. Тэгээд мэлхий эрдний алтан эмбүүгээ аваад лусын орон руугаа яваад өгч гинэ.